Тэмбэрлэгч асууя. Улсын хурлын дарга бараг жил ахсан өмнө захирамж гаргаад Монгол улсад татрын шинжилэл хийх ёстой. Энэ татрын хуулиудыг багцаар нь оруулж ирэх ёстой ажлын хэсгийг байгуулад түүний баяр цогт сайд ахлаад баяр цагт нэг удаа цуглуулад нэг удаа хилцүүлэг хийгээд тэгээд саяхан энэ ажил баяр цогт өөр одоо засгийн газрын ажил хийж байгаа учраас энэ ажлыг өөр хүнээр ахлуулахаар амар жаргал гишүүнийг томилоод нэг ажлын хэсгийн гишүүд тэгээ шинэ дэд ажлын хэсэг байгуулад ажиллаж байгаа. Тэгээ энэ дээр бид юу гэж ярьсан бэ гэхээр та нас байсан ерөнхийдөө татрын хуулиудыг үхрийн баас шиг ингэж цуулахаа болёо. Ингэж хүний цаг авахаа болёо. Их хурлын цагийг авахаа болёо. Байнгын ородын цагийг авахаа болёо. Энийг нэг мөсөн төр ажлын хэсгээр өгөөд татрын ерөнхий хуулиндаа энэ мэтийн жижиг сажиг өөрчлөлтөө суулгаад иж бүрнээр нь оруулж ирье гэсэн ийм ажлын хэсгийн нэгдсэн бодол санал байгаа. Энийг дэд хэсэгт хэлсэн. Энийг хэлсээр байтал яах гэж ингэж оруулж ирдэг. Хэлсэн ярьсандаа байгаач. Яагаад ингэж нэг алиа хошин чим гэмээр эсвэл юм инээдэмтэй тэг хөгийн юм оруулж ирээд байгаа. Би агуулга талаас нь яриаг нь та нуусын ажилд хандах хандлагын чинь талаар ярьж байна. Засгийн газар ингэж ажилд ханддаг юм уу? Үхрийн баас шиг нэг нэгээр нь цуулж орж ирээд энийг юу хийж байгаагаа ойлгохгүйгээр реформ хийх гээд байгаа юм уу? Яах гээд байгаа? Сангийн яам энэ талаар ер нь ямар бодол байгаа юм? Энэ ажлын хэсэг хэрэггүй юм уу? Хэрэгтэй юм уу? Яах гэж байгуулсан юм? Наа татрын өөрчлөлтийг чинь би маш сайн мэдж байгаа. Та бүхэн мэдж байгаа. Шинжилсэн найруулга чинь боловсруулад өгсөн байгаа таанаас. Тэрэн дээр суурлаад өөрсдийнхөө нэг хэдэн хагас суудас саналаа оруулаад тэгээ энийг оруулж ирээд нэг үсээ хилцүүлээч. Яах гэж ингэж сууруулж янз янз юм оруулж ирээд байгаа. Тэгээ тэр төсвийн байнгын ороо тэр хилцэж байгаа байдлыг харалт. Асуулт байхгүй гэж. Асуулт байдгүй юм реформын талаар. Татрын ерөнхий хууль уншсан хүн байсан юм уу энэ дотор ч. Татрын ерөнхий хуулийг уншичаад тэгээ энэ ямар өөрчлөлттэй юм, энэ ямар реформ хийх гээд байгаа гэдгийг ойлгочоод дараа нь тэгээд тэр асуудлаа хэлцээд тэгээд энэ төр дээрээс гарч иж ярьж явах хэрэгтэй шүү дээ. Санал нь захимжуулах тухай байгаа. Ерөнхий хуулинд бол хэд хэдэн заалтанд наадах чинь бүрэн хийгээд аваад цаашаа явчих бүрэн боломжтой. Ерөнхий хуулийн асуудал бол зөвхөн энэний асуудал болж их хурал дээр ингэж хүмүүсийг суулгаад хүмүүс асуулт асуугаад тэгээд дараа нь байнгын ороо шилжүүлээд ингэж явдаг асуудал биш. Одоо их хуралд цаг бага байгаа. Маш олон хуулиуд шилжүүлээд дараалаад хүлээж байгаа. Тэгэхэд ингэж Эрдэнэт сайд та яагаад ийм зүйлийг зөвшөөрж оруулж ирээд байгаа. Яагаад энийг засгийн газрын хуралдаанаар хилцүүлээд тэгээ энэ хилцүүлсэн зүйл ажлын хэсэгт л өгөх хэрэгтэй шүү дээ. Тийм боломж байгаа шүү дээ. Ажлын хэсгийн тэр хуулийн дээр нь оруулаад татрын ерөнхий хуулиа нэгдсэн байдлаар иж бүрэн өөрчлөлтүүгээр шинжилсэн найруулгаар оруулаад ирэлтээ. Бүрэн болцоо ч юм байна шүү дээ. Тэгээ хамгийн сүүл сая уржиг дээр хуралдсан. Тэрэн дээр бас л тэгж яриа үст. Би хилээ үст. Тэгээ ийм юм байхад одоо хайшийн энэ дэмбэрлийг аргалчих болно. Их хурал дээр оруулаад хүмүүс ер нь юм асуудаг юм доо. Тэгээ аргалчих их хурлыг аргалчих болно. Тэгээ дараа нь байнгын хороог бас аргалчих болно. Ингэж үздэг юм хайшийн. Энийг болцгоо, энийг татаж ав эсвэл одоо энийг унгаа. Сангийн сайд хариулъя. За, Дэмбэрэл гишүүний асуултанд хариулъя. Тийм ээ, Дэмбэрэл гишүүн би тантай уг нь бол 100% санал нэг байна л да. Та бүхэн одоо бараг жил гарангийн өмнөөс 2 жилийн өмнөөс жахаа татрын реформын асуудлыг яриад ер нь бол одоо энэ ажлын хэсэг цаашаа маш хурдан энэ үйл ажиллагааг эхлүүлэх ёстой, явуулах ёстой гэж ярьж ил байсан. Хамгийн гол нь тэгээ бидний ярьж исэн юм маань өнөөдрийг бол явахгүй л байна л да. Явахгүй л байна. Тэгээ яг энэ одоо энэ орж байгаа өөрчлөлтийн хувьд бол бас нэлээд хэд хэдэн аж ахуй нэгж бизнес эрхлэгчтэй маш одоо тийм боломжтой ийм эрг нөхцөлийг бий болгоход ийм зорилтын хоёр заалтал явж байгаа юм л та. Нэг нь болохоор анхны шатныхаа баримтыг санхүүгийн баримтыг одоо цахим хэлбэрээр байх. Нөгөөх нь болохоор одоо шинэ татрын байцаагч бол
тухайн үед хяналт шалгалтын байцаагч бол шаардлага гарлаа л гэж үзвэл шууд аж ахуйн нэгж байгууллага дээр очиод хяналт шалгалт хийж идэг. Энийг зогсоох, заавал аж ахуйн нэгжид одоо урьдчилсан 10-аас доошгүй хоногийн өмнө мэдэгжиж очиж хяналт шалгалт хийдэг ийм нөхцөл байдал руу оруулах нэгдүгээр. За дээр нь бас одоо бас санхүүгийн манай аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд бол аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хуулиар юу гэдгийг гэхээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бид нар ашигт малтмалын тухай хууль, татврын ерөнхий хууль хоёр дээр хоёуланд хоорондоо зөрчилтэй. Энээс болоод аж ахуйн нэгжүүдийн хооронд нэлээх маргаан үүсдэг, төлбөрөө төлөх, тайлагнах хугацаанд зөрүүтэй байдаг. За иймэрхүү зүйл байна. Дээр нь одоо шинэ үл хөдлөх хөрөнгийн албан татврыг үл хөдлөх хөрөнгийн одоо илэглийг тооцож татвар ногдох орлогоос хасах ёстой байдаг хуулиараа. Тэгтэл хасах гэтэл энэ маань үл хөдлөх хөрөнгөө хэдий одоо ашиглалтанд оруулсан хугацаанаас эхэлж тооцох юм уу? Бариад эхэлсэн хугацаанаас эхэлж тооцох юм уу? Гэх мэтлэн ийм ойлгомжгүй зүйлүүд маш их байгаад бизнес эрхлэгчид бол биднэрт хандаад байгаа байхгүй. Энийг маш хурдан ингээ өөрчилж өгөөч. Бид дараагийн санхүүгийн тайлан гарах асуудал болдог. Энэ маань эргээд одоо та бидний хооронд нэлээхдгүй хэмжээний зөрчлийг бий болгоод байна гэж. Тэгээ магадгүй одоо бидний одоо ярьж ирсэн тэр реформын хувьд бол ахаад ингээд сунаад үргэлжлээд авах юм бол эдгээр олон ойлгомжгүй байгаа асуудлууд маань тэр хэвээрээ л үргэлжлэх гээд байгаа юм л да. Тийм учраас л одоо энэ асуудлыг бас оруулж ирсэн юм байгаа. Тэгээ энэ дээр бас их хурлын гишүүдийг дэмжиж өгөөсэй л гэж ингэж хүсэж байгаа. Дембэлт гишүүн тодруулъя. Эрдэнэт сайдаа би наадгач нь бол маш сайн ойлгоод дэмжиж яваад байгаа шүү дээ. Тэгээ агуулга талаас нь надад ерөөсөө хэлэх юм алга. Тэр байдахна энэ зөвлөдүүд чинь бас нэлээд хэмжээгээр тэр ерөнхий хуулийн тусцсан байгаа л да. Тэгээ би зөвхөн энэ цаг талаас нь л яриад байна л да. Ингэж оруулж ирээд эн чинь ингээд бас энэ төсвийн байнгын хорооны ажлын юу нь болоод ингээ хилцэж яхад нөгөө талд бас нэг хэсэг нөхдүүд ажиллаад байдаг их хурлын даргын захирамжаар. Тэр нь одоо илүү сайн урдан ажиллах ёстой байна л гэж хэлж байгаа юм байна гэж би ойлголоо. Амар жаргал би дамжуулъя. Амар жаргал байхгүй н орж ирэхээр чи ажлаа урдан хийгээч л гэж хэлье. Тэр ажлаа бушуухан хийж энэ засгийн газрыг битгий ажлын саад болоод байл гэж би хэлье. Энэ ер нь бол зөв л дөө. За